Сайн байна уу? Амраа. Өсчөнгөө сайхны салбарт ажиллаад 6 дахь жилдээ явж байна. 6 жил тасралтгүй ерөн суралцаад явж байгаа. Мэргэжлэрээ ингээд суралцаад ажиллаад явж байгаа хугацаанд одоо бидний хувьд бол тэмцээн маш чухал гэдэг. Тэмцээн дээр хүн өөрийгөө шалгана, өөрийгөө хөгжүүлж явж байдаг. Тийм болохоор color stage тэмцээнд оролцсон. Өөрийгөө хаана яваа вэ гэдгийг харах гээд жаахан дураараа өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ л зүгээр би хийхэд болно гэсэн бодолтой энэ тэмцээнд ороод тэгээд төрүүлсэн. За анх удаа зохион байгуулсан өнгө будаг-ийн уралдаан color stage дээр Амраа Мисүгийн ирүүлсэн бүтээлийг анх харахад бол яг нэг тийм өөрийн гэсэн дотоод хурц хүчтэй тэр мэдрэмж одоо шууд мэдрэгдэжсэн. Өөрийнхөө дотоод ертөнцийг л би гаргасан. Одоо өөрийнхөө яаж анх энэ мэргэжлээ олсон тухай ер нь бол яригдчихэж байгаа гэсэн үг. Өөрийгөө олно гэдэг бол одоо хүний хувьд бол маш чухал. Тэгээд цаг хугацааны хувьд маш үнцэнтэй зүйл хэвгүй. Олсны дараа бол бүтээх нь бол амархан шүү дээ. Сайн хичээх хэрэгтэй. Тэр олох цаг хугацааны тухай л ер нь бол бодож байгаа л хийсэн. Амраа Мисүг бодохоор олон жил хамтарч ажиллаж байгаа, гар нийлдэг. Тэгээд үгээр биш харцаараа ойлголцдог. Нүр бодол төс засалт гээд бидний ажиллаж байгаа энэ салбарыг бас зүгээр юм гоё ганган хэнцэр гэдэг талаас нь хүмүүс илүү их хардаг. Гэхдээ Амрагийн хувьд бол энэ бас үргэлж шинийг эрсэлхийлж яадаг. Тэгээд үргэлж хөгжиж яадаг. Зураг авалт болгон дээр, ажил болгон дээр өөрийнхөө ур чадварыг шат ахиулж яадаг. Энэ зан чанар нь миний хувьд бол айгүй тийм хөндлөштэй, үнэлүүштэй ямар ч мэрэгчлэлээр заавал байх ёстой. Ялангуяа манай Монголд их дутагддаг зүйл гэж би боддог. Ер нь ийм загварын салбарт дуртай. Хүнийг ийм өөр яаж гоё өөрчилж болох уу? Яг заавал ингээд нөгөө хувцастэй загварын ертөнц биш. Өөрөөр яах ёстой юм болоо гэдэг ийм нэг сонирн бодол ер нь байсан. Тэгж явж байгаад яг тэр донд гоо сайхны салбарт яг суралцаж үзээгүй ганцхан юм үлдсэн байсан өсч. Тэгэл ганцхан сургалтынхаа эхний өдөр өчний сургалтанд суугаад энэ миний хайжсэн одоо мэргэжил энэ байх нь шүү дээ гэсэн юм нэг мэдрэмж төрсөн. Ганцхан ширхэг одоо үсээр хүний царай төрх яаж өөрчлөгдөж байгааг ер нь бол анзаарсан. Тэр ингээд мэдрэмж нь яг ингээд надад бүр ингээд мага дээр нэг ялгууруулаад гэхгүй. Энэ мэргэжлийн гоёыг олж хараад би яг ингээд сурах хэрэгтэй юм байна гэдэг. Гэтэ энийг олохоос өмнө ер нь тийм нэг юм гоё мэдрэмжээ ингээд хайгаалсан баг. Яг юм адэр найлийн ялгууруулдаг. Бараг 10 мэргэжил ингээд хийж үзээд тэрний дараа энэ мэргэжил гарч иж байгаа. Яг энэ юм биш те гэсэн. Энэ мэдрэмжийг л ерөөсөө хүн болго ингээд мэдрээд хийж байгаа зүйлээсээ шууд юм кайф аваасай. Нөгөө color stage-ийн анхны бүтээлтэй ер нь бол холбоотой болчихж байгаа байхгүй юу? Өөрийгөө эхлээд олчоосай. Би ямар хүн юм? Би хинбэ? Тэгээ би юу хийж чадах юм гэдгээ эхлээд орчуулаа. Ер нь зүгээр. За манай Амраа Мисү бол энэ өсчний салбарт бол урлагийг илүү түлхүү оруулж ирж байгаа. Өвөрмөц өөрийнхөөрөө дахин давтагдчихгүй. Тэгэд яаж ингэ сэтгэж болдгийм бэ? Тэгээ одоо юу гарч ирэх болоо энэ Амраа Мисүгээс гэл ингээд бүр ингээд баг ингээ нойр хөрөхгүй хүлээхээр тийм дуусашгүй ундраг мэт ингэж бүтээж чаддаг, сэтгэж чаддаг. За энэ охноос яагаад ийм их хүч гарч ирдэм бэ гэдгийг бас ингээд үнэхээр ингээ бас бодох үз. Ийм л одоо уран бүтээлч дүр төрх шууд нүдэнд бууж байна, бодолд бодогдож байна. Миний тэр дотоод ертөнцийг хараад ингээд үнэлсэнд их баярлж байгаа. Тэгээ цаашдаа энэ салбартаа хийж өгөх зүйл зөндөө байгаа. Тэгээ утгагүй дараагийн гоё бүтээл гоё уулзнаа.